Компьютерийн сүлжээний техник хангамж. Хоёр компьютерийн хооронд мэдээлэл өгөгдөл солилцох хамгийн түвшин зам нь сүлжээний карт ашиглах боломж байдаг. Сүлжээний карт нь сүлжээний орчинд физик хандлтыг олгож хаяглах системийг үүсгэнэ. Сүүлийн үеийн компьютерийн сүлжээний картыг ихэвчлэн их автан дээр суулгадаг учраас тусгаалan тохируулга хийх шаардлагагүй. Үйлдвэрлэлийн систем бүртгэгдсэн байхад хангалттай юм а. Сүлжээний холбох төхөөрөмжүүд. Компьютерийг сүлжээнд холбож өгөгдлийг саадгүй дамжуулахад сүлжээний төхөөрөмж шаардлагатай болно. Үүнд нэгдүгээр хаб. Дотоод сүлжээний холбох төхөөрөмж болох хабыг ихэвчлэн од хэлбэрийн сүлжээнд ашигладаг. Хаб нь 4, 8, 16, 32 тооны компьютер холбох үүрэгтэй байдаг. Компьютероос ирсэн дохиог өсгөн хэрэглэгч бүрт илгээнэ. Хоёрдугаарт свич. Мөргөлдөөн үүсэх асуудлыг шийдсэн холболтын төхөөрөмж нь свич юм. Свич нь хабын гүйцэтгэх үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр өөр компьютерийн нэгэн зэрэг илгээсэн дохиог дотроо логик зам үүсгийн саадгүй нэвтрүүлнэ. Свич өөртөө холбогдсон компьютеруудын MAC хаягтай хүснэгт үүсгдэг бөгөөд мөн өгөгдлийг хадгалаад зөөх гэсэн зарчмаар ажилладаг. Замчлагч буюу рутер нь өгөгдлийг сүлжээ хооронд дамжуулах төхөөрөмж юм. Өгөгдлийг дамжуулахдаа IP хаягийг ашиглах бөгөөд энэ үйлдэлийг замчлах гэж нэрлэдэг. Замчлагчид нь энгийн компьютер байдаг төв процессор, оролт гаралтын төхөөрөмж шуурхай санах ойтой бөгөөд компьютерийн нэгэн адил IOS гэгдэх хялбар үйлдлийн системтэй. Сүлжмэл хос кабель. Гадуураа тусгаарлагч бүрээстэй зис дамжуулагчийг хососоор нь орон мушигсан хэлбэртэй кабель байдаг. Хамгаалтгүй нь UTP, хамгаалтай нь STP гэсэн хоёр төрлийн сүлжмэл хос кабель байдаг. UTP кабель нь нийтдээ 8 зис утсыг хососоор нь ороосон байдаг бөгөөд дохиог нэмэх асах цэнигээр салган дамжуулснаар дохионы шинж чанар нь ямар нэгэн цахилгаан соронзон нөлөөллийн улмаас өөрчлөгдөхгүй. Хос утас болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй. Хос доторх утаснуудын нэг нь дан өнгөөр, нөгөө нь цагаан дээр алаглуулсан байдлаар ялгадаг. Кабель доторх зис утаснуудын ороолт нь цахилгаан соронзон орны тэнцвэртэй хийгдсэн байдаг бөгөөд сүлжээний толгойг хавчаад заавал дагах ёстой стандарт шаардлага нь үүнээс үүдэлтэй. RJ45 толгоогоор бусад хөрөмжтэй холбодог. Коаксиал кабель. Коаксиал кабель нь зис дамжуулагч, пластик тусгаарлагч, тусгаарлагчийн гадуур бүрсэн тор хэлбэрийн зэсэн хамгаалалт, гадна талын хамгаалтын бүрхүүлээс тогтно. Эхний үед сүлжээнд хэрэглэгдэж байсан бол одоо кабелийн телевизтэй холбоход ашиглаж байна. Ихэвчлэн радио долгион дамжуулагчаар ашигладаг. Компьютерийн сүлжээнд ашиглахад гадны нөлөөнд өртөмтгий олон компьютер залгахад бэрхшээлтэй. Шилэн кабель. Шилэн кабелийг дэлхийд хамгийн элбэг байдаг силика буюу эсээр хийдэг. Шилэн кабелийн ажиллах зарчим нь 1840-од онд Францын эрдэмтний нээсээр шилэн хоолоогоор гэрэл дамжуулах боломжид тулгуурласан. Уян шилэн хоолойд гэрэл эсвэл лазераас үүсгэсэн гэрлийн янз бүрийн өнцгөр тусган нөгөө талд нь тусах өнцгөр нь мэдээллийг хөрвүүлэн хүлээж авч дамжуулдаг. Эхний үеийн шилэн кабелууд нь эсэргүүцэл ихтэй буюу долгионы алдагдал ихтэй байсан бөгөөд кабелийн шилэн материал дэх бохирдлыг бууруулан алдагдал багтаа шилэн кабель үйлдвэрлэх болсон. Далаад орох томоохон интернет толбогч кабелууд нь бүгд шилэн кабель юм. Шилэн кабель нь сүлжээний орчинд өгөгдөл дамжуулахдаа гэрлийн импульсээр дамжуулдаг бөгөөд бусад сүлжээний дамжуулах кабелийг бодвол цахилгаан соронзон орны хэмжээнд өртдөггүй. Өгөгдлийг өндөр хурдтай дамжуулдгаараа онцлогтой юм а. Сүлжээний кабелийн толгойг ямар зорилтоор ашиглахаас хамаарч 3 төрлөөр хавчдаг. Үүнд шулуун, огтлолцох, зөрүүлэх холболтууд юм. Шулуун холболтын сүлжээний кабелийг толгойтой холбож хавчих өнгийн дараалал нь шарын цагаан, шар, ногооны цагаан, цэнхэр, цэнхрийн цагаан, ногоон, борын цагаан, бор юм. Кабелийн хоёр үзүүрийг адилхан ийм дараалалаар хавчвал стрейт кабель болох бөгөөд компьютерийг свич хабтай холбоход ашиглана. Огтлолцох холболтын сүлжээний кабелийг толгойтой холбож хавчих өнгийн дараалал нь ногооны цагаан, ногоон, шарын цагаан, цэнхэр, цэнхрийн цагаан, шар, борын цагаан, бор юм. Кабелийн нэг үзүүрийг энэ дараалалаар хавчих бөгөөд харин нөгөө үзүүрийг стрейт кабельтай адилхан хавчна. Ийм холболтыг хоёр свич эсвэл хоёр компьютерийг хооронд нь холбоод ашигладаг. Зөрүүлэх холболтын сүлжээний кабелийн толгойтой холбож хавчих өнгийн дараалал нь бор, борын цагаан, ногоон, цэнхрийн цагаан, цэнхэр, ногооны цагаан, шар, шарын цагаан юм. Кабелийн нэг үзүүрийг энэ дараалалаар хавчих ба нөгөө үзүүрийг стрейт кабелийнхтай адил хавчна.
Ийм кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн замшлагчид тохиргоо их үед хэрэглэдэг юм аа. Өнөөдрийн дадлага ажлаар UTP кабелийг толгойтой хэрхэн холбож ашиглах дадлага хийцгээе. UTP кабель нь гадуураа тусгаарлагч бүрээстэй дис дамжуулагчийг хос осоор нь орон мушгисан хэлбэртэй кабель байдаг бөгөөд нийтдээ 8 дис утсыг хос осоор нь оруулсан байдаг. Мөн бидэнд сүлжээний шилэн толгой хэрэгтэй. За эдгээрийг нэгтгэхэд зориулж сүлжээний бахи мөн хэрэгтэй. Сүлжээний бахи нь олон төрөл байх бөгөөд шилэн кабель, UTP кабель зэрэг олон төрлийн кабель нь зориулсан толгой хавчигчтай мөн кабель таслагч болон ашиглаж болдог. Бэлгийн зүйлс манд бүрэн байх бол сүлжээний кабелийг хавчихын тулд хамгийн ихний хийх зүйл бол бахи аваад кабелийн үзүүрээс хамгаалтын бүрээсийн хэсгийг салгаж авах. Энэ үйлдэлийг хийхдээ аль болох зөөлөн болгоомжтой хийхгүй бол кабелийг гэмтэх таслах аюултай. Бүрээсийг салгасны дараа хос осоор нь ороо мушгисан кабелийг салгаж бидний дараагаар үзэх схемийн дагуу барилуулах хэрэгтэй. Энэ удаа бүгдээрээ шулуун буюу стрейт төрлөөр холбоё. Өнгөний дараалал нь шарын цагаан, шар, ногоон, цэнхэр, цэнхрийн цагаан, ногоон, борын цагаан, бор. За дахин нэг хэлье. Шарын цагаан, шар, ногооны цагаан, цэнхэр, цэнхрийн цагаан, ногоон, борын цагаан, бор. Кабелийг дарааллын дагуу зөв байрлуулсан гэж үзвэл сүлжээний бахиар кабелийг ижил уртаа байхаар таслана. Энэ алхам дууссаны дараа утаснуудыг сүлжээний толгой руу зөөлөн оруулна. Кабель нь сүлжээний толгой руу сайн орсон эсхийг толгойн ард талаас харж шалгана. Хос утсуудыг сүлжээний толгой руу хүчтэй түлхэхэд багахан хүчний чармаалт гаргах шаардлагатай байж магадгүй гэдгийг санаана. Толгойд кабелийг бэхлэх сүлжээний кабелийг ойролцоогоор 6 мм байхад хангалттай. Хамгийн сүүлд бахи аваад сүлжээний толгойноос утас салахгүй бол хавчна. Хэрэв сүлжээний толгойг зөв хавчсан бол сүлжээний толгой төгжигдэж байгаа багахан хэмжээний дуу гарна. Хэрвээ сүлжээний кабелаа зөв холбож чадсан бол интернет холбогдно. Анхаарал тавьсанд баярлалаа.